өдрийн минь манай 50 хоногийн эхлэл подкастын маань хамгийн ихний дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай зочдоор багш дасгалжуулагч Хүрлат, багш дасгалжуулагч Инх олноор хүрэлцэн ирээд байна. Намайг Хүрлат гэдэг одоо хувийн багш хийгээд 12 жил болж байгаа. Санагдсан уу? Намайг Инх ол гэдэг. Би одоогоор VIP Fitness клуб заалны багш хийгээд одоо тамирчны зам хавж явж байна. Манай River клубын зүгээс 50 өдрийн челленжийг зарлалчихсан байгаа. Тэрийн 50 хоногийн челленж нь яах вэ гэхлээр 50 хоногийн дотор өөрийгөө хамгийн их өөрчлөлт гаргасан нэг шилдэг оролцогч тодорхой. За тэгэхээр та хоёрын маань зүгээс мэрэгжлийн үднээс харахад 50 хоногийн дотор хүн ер нь өөртөө ямархуу өөрчлөлт хийх боломжтой байдаг вэ? 50 хоногийн хугацаанд одоо өөрчлөлт гэдэг нь маань бол анх фитнест явж эхэлж байгаа хүмүүс нэг өөр, удаан хугацаанд явж байгаа хүмүүс бас нэг өөр. Дөнгөж дасгалаа хийгээд сурчаад яг дараагийн левел рүү гарч байгаа хүмүүс бол өөр өөрчлөлтүүд гарна. Яг миний хувьд бол тэр хүнтэй айл болох сэтгэл зүй болон дасгалын талаас их ажиллаж байгаа гэж бодож байна. Ямар ухаан зүггүй шууд хоолтой ажиллаад явчихгүйгээр одоо дасгалыг нь илүү сайн шахах, дасгалаа хийж сурах, сэтгэл зүй талаас нь 50 хоног хугацаанд баригдахгүйгээр өөрчлөгдөх тэр талаас нь Хүмүүсийн хамгийн эхний өдөр фитнесийн зал руу орж ирээд гаргадаг түмэл алдааны үед үгүй. Жишээ нь одоо хүмүүс үүдэнд орж ирэхдээ за би тэдэн хоногийн дотор тийм килограмм жин хасмаар байна. Би сарын дараа гэхэд одоо ийм гоё битэй болцсон, тийм арга хэмжээнд оролцох гээд ингэх гээд байна гэсэн юм ярьж орж ирдэг байхгүй юу? Тэгээ яг тэрүүгээрээ ингээд зал руу яваад орчих. Тэгэхээр тэрэн дээр гаргадаг алдааны үед бодож байна. Миний хувьд бол одоо хүмүүсийн хамгийн ихний гаргадаг алдаа бол орж ирээд бүх дасгалыг хийхийг хүсдэг. Хөлч байна, нурууч байна, гар байна, мөр байна. Бүгднийг хийхийг хүсдэг. Тэгээд тэрийг одоо бүгдийг хийчихээрээ газ турна гэж боддог хамгийн том бол. За яг миний хувьд бол фитнес зал байж хахад анзаардаг зүйл бол орж ирээд бусдад контакт үзэгдэл төрнөс нэг жоохон алдаа гарах гэдэг. Залны багшаас бусдад танилцах талд нэг жоохон жирэхэд байдаг. За тэгээд дээрэс нь биш урданд хормаар байна гэж явсан шүү дээ. Тэрэн дээр тал дээр бол за би бол турааж болноо. Гэхдээ тэрний ар дээр танд ирэх асуудал нь бас жоохон одоо байгаагаас илүү жинтэй болж болно. Яг гэвэл нэг сар хугацаанд эрүүлэр дурч байхгүй. Таныг би хоолыг чинь хасч болно, лекц чинь шахаж болно. Тэрний ар дээр та одоо байгаагаас илүү одоо таслаа хэрвээ хийхгүй бол шүү дээ тийм. Хийхгүй бол илүү жин нэмж орж ирж болно. Яг гэвэл тэрний апдейт нь илүү хөдлөх учраас гэдэг тийм зөвлөгөөг нь өгж бигээд талтай болчихлоо. Бас нийтлэг жимийн багш нарын гаргадаг алдаа нь миний зүгээр одоо хувийн багш хийсэн 12 жилийн хугацаанд ингээ анзаарч явах шууд хүмүүсийг дасгалаар нүддэг. За тэгээ нөгөө хүн одоо шинэ жилийн баяр төгсөнд холбоотой байхад ч юм уу те. Газ нэг 10-д орчих, газ 5-д орчих, даашинсандаа плашнд орохгүй. Иймэрхүү маркер аяг хорж ирдэг. Тэгээд тэр нь болохоор яг хувийг ингээд нэг сар ч юм уу 20 хоногийн хугацаанд турааж болно л доо. Газ хоолыг насаад дасгалаар нүдээд те. Нөгөө хүн гарах сөрөг дагаврууд аягүй их нөлөөтэй. Нэгт одоо дотор эрэхтэн зүрх хоёрт үений бэртэл гэмтлүүд их байна, бага байна. Тэгээд сэтгэхүйн хувьд байна. Аягүй их тийм сөрөг дагаврууд аягүй их авдаг. Тэр богино хугацааны туралтаас болж тэр аягүй их том алдаа. Тэрнээсээ хамаарат хүмүүс урт хугацааны бэлтгэлийг биш богино хугацааны бэлтгэл хийгээд тэрэндээ бүр ингээд амар хэцүү тараамп авчдаг. Тэр нь аягүй хэцүү байдаг. Миний хувьд бол одоо хувийн багшийн үднээс ирэхэд бол над дээр одоо багш авч байгаа хүмүүс бол надтай 2 жил 3 жил ажиллаж байгаа ч юм уу. Тийм хүмүүс аягүй их байдаг. Гэхдээ тэд нар дандаа яг дасгалыг энэ эрүүл мэнд надад насан туршийн маань хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоцсон. Аягүй тийм хугацаанд баригдахгүйгээр яахгүйгээр юм хийгээд сурцсан гэсэн. Тэгэхээр одоо дасгал хийж байгаа хүмүүс, дасгал хийж эхлэж байгаа хүмүүс фитнесийн зал руу орж ирээд хамгийн түгээмэл айдас нь яг юу гэдэм бол одоо тэр хүнийг орж ирээд анх удаага орж ирэхэд нь эсвэл орж ирэхээс айгаад байдаг ч юм уу. Тэм шалтгаанууд нь юу гэдэг вэ? Одоо хамгийн их шалтгаан гэвэл зүгээр ичимхий байдал юм уу? Нийтлэр эргэжтэйч байсан. Ялангуяа тарган өмчл айгүй өөртөө итгэлгүй. Ер нь зөгтөошөө дандаа бусдаас нуугдмал цөөхөнтэй
хүн багтаа өөр явах их хэрмэлцдэг. Энэ их өөрийн сэтгэхүйн хувьд айгүй өөртөө тэлгүй болсон юм шиг чимж гэх юм уу. Тэгэл хамгийн их гаргадаг айцхтай чихий байдал. Одоо тэгвэл хүрлээ багшийн талаас бол асууя. Та 12 жил хоёрын асгалж болох гэсэн гэсэн шүү дээ. За тэгэхээр одоо гадагшаага гадаад руу гарч ингээд хүмүүс хоёрын асгалж болт өгч үзсэн үү? Үзсэн. За тэгвэл одоо жоохон сонирхолтой байна л да наадах чинь яг гадагшаага ямар чиглэлээр авч ирсэн бэ? Фитнесийн дасгалж болгоч уу, тамирчных уу? Мөн тэгээд одоо Монгол хүмүүс багшлах болон гадаад хүмүүс багшлах хоёр өөрөө ямар ялгаатай байдаг вэ? Би бол сая 2025 Японд явсан. Одоо манай Монголын сумод барилдаж байгаа залууч гэсэн. Бас нэг өөр шинж. Эцэж би бас тийм зүйл олж үзээгүй. Миний бас хамгийн анхны алхам байсан. Өөртөө жоохон ихтгэл муутай байсан. Гэтэ яг миний 12 жил хийсэн зүгээр л туршлага ихтэй учраас тэнд нэг зовсон болчих өгсөн. Тэгээ 12 жил багшилсан чинь яагаад болохгүй гэж өөртөө бас жоохон орон өгсөн зориг өгсөн. Тэгээд Монголын сумо бүх одоо асшууд авдаж аваас өгсүүлээд тэнд одоо хүчний тренер, багш, коуч гэх хүмүүсээс очиж ирсэн. Миний хувьд сая одоо Кришима лавсан гөрөлгөр шилжчихсэн. Тэгээд ирэхэд тэр сумууд бол 150-аас 180-ийн хооронд бүх хүмүүс байдаг. Биеийн жингээ. Тэр хүмүүс одоо ингээд жим руу анх орсон хүмүүсийн хамгийн дөрвөлтэй нэг хайсан суулт байдаг. Тэгээд очиод тэр хүмүүсийн хайсан суулт явуулж үзүүлээл ингээд таслуудаа заагаал ингээд ерөнхий ихний 3-аас 3 бэлтгэл бол тэр хүмүүстэй танилцсан. Би бол биетэй танилцах юм хүн юун суулын юун дээр аялуулж чадварчтай гэдэг. Тэрийг танилцаад одоо зорилгоор хэсэг хэлж үз. Тэгэл хайсан суултыг явуулахад манай Монголд орж ирээд байдаг одоо нийтлэг хүмүүсээс амар илүү явж тэр 150-аас 180-тэй хүмүүс зүгээр ингээд 100 болох юм. 100-аар 10 удаа бод 1000 удаа. 1000 удаа тэр 180-тэй ингээд хайсан суултыг хэцүү байсан ч яваад дуусчих. Фитнест бол 100-аар нэг 10 явуулах юм бол хүмүүс бас хэцүү шттэ. Аюу хэцүү. Бас амар тараа баун амар өөрийгөө ялах тийм сэтгэл зүйн хөв чадамжтай болно. Бие болон зүрх амар их ачаал авна. Тэр талаас амар хэцүү санагдаж байгаа гэсэн чинь тэр хүмүүс бол зүгээр л сэтгэл зүй амар бэлтгэгдсэн хүмүүс бол амар хүчтэй. Шууд очиод за гэгшаал хийдэг. Тэгэл Монгол дээрээ буцаж ирээд хүмүүстэйгээ ингээ ажиллаж байхдаа тэнд бас би зөндөө юм сураад ирсэн. Энд чинь бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ хүмүүсийнхаа биеийн байдлыг тэнд байгаа хүмүүстэй ингээд харьцуулж үзвэл бол хоёр өөр зүйлс. Би одоо энэ бас үндэсний бүхий хүмүүс багшилдаг. Тэгээд ингээд бодоход бас сонголт бэлтгэлийн төсвөр сэтгэл зүйн байдал сумоо бүхийг бол ер нь гүцэхгүй тавьчихдаг л. Одоо тийм адилхан болохын тулд тэр хүмүүст одоо зааж. Одоо тэр 150-180 кг жидээ хүмүүс гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст ер нь нөгөөд нэг жин өргөж хайчин суултыг шаардлагагүй дгүй. Жин өргөх үе байна. Жин өргөхгүй биеийн жингээр явах үе байна. Одоо бэлтгэлийн системээ яаж гаргах вэ гэдээс шал хамаарна. Зүгээр тэр сумо одоо 180-тай хүн гэхгүйгээр 50-тай байсан ч 40-тай байсан ч биеийн жиндээ түртэхгүй явдаг болсон дараа ер нь жин ав. Нэгдүгээр ягаад гэхээр тэр хүний үе бэхжээгүй нуруу өгдөг те сэтгэхүйн өрт бэлтгэдэг учраас хүмүүс байхад шууд жин өгөөд явуулчих тэр хүмүүс бэртлээ. Тийм учраас шууд жин өгж явуулж. За тэгвэл хоёлаа сая ярьсан жил одоо 12 жилийн хугацаанд багш дасгалжуулагч хийж байгаа гэж байгаа. За тэгэхээр энэ хугацаанд таны дотор одоо сэтгэл чинь хамгийн тод дурсамжтайгаар үлдсэн хөгжилтэй ч юм уу эсвэл хамгийн шартай эсвэл ингээл яг зориг тавьсан тэр зорилгынхаа төлөө тэмцдэг тийм нэг за энэ шадмаал бүр айгаа мундаг хүндээ гэж бодож байгаа хүн байна. За 12 жилийн хугацаанд бол
олон шагтай болсон, олон хүмүүс байх дуу, эгчдүү, найз нөхөд зөндөө хүмүүстэй одоо нөхөрсөн юм. Ер нь хүн болгон өөр өөр ингэсэн дурсамж бүтээдэг. Тэр дундаас надад хамгийн тод томруу нь болохоор нэг эмэгтэй байна л да. Тэр хүн болохоор жирэмсэн болохгүйсэн. Одоо ингээд нэг жирэмсэн болоод жирэмсэн бүтэхгүй ч юм уу. Тиймтэй анх жимээ алгаар олж ирчихсэн. Тэгээд шууд битээр контакт үзээд харилцаа үүсэл яриад заахгүй багшаа би таны хүн багшаар авъя. Би одоо ингээд жимсэн болохын тулд жингээ болох хэрэгтэй. Тэгээд эхлээл хойдоо ярьж тохиролцсон үдэн дээрс одоо бэлтгэж жилд өсөлтөлийн хөдөлгөөн дээр хоёлоо зүтгэсэн, тэрш надад итгэсэн, биш түнд итгэсэн. Ер нь ямар ч тамирчин багшунтайгаа яг 100% итгэх хэрэгтэй. Би ч тэр хүндээ 100% итгэх хэрэгтэй. Тэр нь ч надад 100% итгэх хэрэгтэй. Ягаад гэхээр тэгжиж тэр үр дүн гарна. Тэгээ би саяхан шүү дээ хэдэн сарын хоол идж байгаа тэр эмэгтэйд таарсан. Оо багшаа сайн уу? Сайн. Юу вэ? Оо тайвандаас. Нөгөө нөхөрч одоо хичээлд орж байгаа шүү дээ. Нөгөө жирэмсэн болохгүй байсан юм аа. Жирэмсэн болоод хүүхэд нь одоо сургуульд орсон. Тэр хүнд би амар тийм аз жаргал бэлгэсэн. Тэр нь одоо амар гоё. Ер нь мартагддаг дурсамжууд юм аа нэг хамгийн том. Тэрнээс яг ингээд 40 ил хасцсан, 30 ил хасцсан, өөрийгөө ялцсан тийм хүмүүсүүд зөндөл баг. Тэгээ тэр эмэгтэй асар их төвчээр асар их хөдөлмөр гаргаж иж тэр хүүхдийг бий болгож одоо эмэгтэй хүмүүсээс ер нь хамгийн их төс гардаг шүү дээ. Ялгаа ялангуяа эмэгтэй хүмүүс. Миний хамгийн том дурсамж юу гэдэг л энэ да. Тав томроо нэг. Тэрнээс яг тийм 30 ил 40 ил хасцсан хүмүүс зөндөл. Чингэсэлтэй. Инх болт багшийг таны шавьг сонссон. Тийм үү. За тэгвэл инх болт багш болон тамирчны зүгээс нь ингээд асуух асуулт байна. Яг хизээнээс эхлээд хоёлаа юунаас болоод одоо тамирчин болох үгэнд нь юунаас эхлэлтэй вэ гэдгийг нь айгуу сонирхож байна л доо. За би чинь жимдэд бараг 4-5 жил болсон. За тэгээд удаан хугацаанд жимд гэхээр хүн нэг өөдөн гэх үү те нэг тодорхой хэмжээнд очиод гацсан зориг байхгүй болно. Тэгээд би яг яхаа мэдхээ бэлдсэн байсгүй. За тэгээд би яг жимд чад нэлээд удаан болсон юм аа би. Одоо яг энэгээр би цаашаа явах уу? Явбал миний ирээдүй ямар байх вүлээ? Яах вүлээ гэдэг нь нэлээд удаан бодчихоо би яг нэг өдөр шийдсэн. Тэгээд шийдээд одоо багш дээр очиод би одоо тэмцээнд орж үзмээр байна. Би тамирчин болмоор байна гэдэг багш дээр очиод тэгээд илтгэр хүлээж авсан. За тэгээ аваад бүтээч одоо нэг дөрөв хөрлөг шилдгээр багш авирын бид ихтгэлцэл байна шүү дээ. Би одоо нэгд энэ хүний багшийг сонгосон бол одоо хүмүүндээ сайн итгэх хэрэгтэй. Энэ хүн одоо надад итгэх хэрэгтэй. Тэгж явж иж би тэр амжилт гарна, тууштай байх хэрэгтэй. Гол нь одоо тамирчин гэдэг ер нь яах цаг хугацааны спорт учраас хүмүүс одоо жоохон яах гэдэг асуудал зүйл анзаарагдаад байдаг. Одоо яах юм байхгүй. Ялах ингээд гоё тууштай болон зоригтой үнэн явж ивэл болно. Хамгийн ихний амжилт энэ жил гарч байна да тий. За тэгэхээр хоёлаа үргэлжлүүлээ тамирчин талаас нь хэдийн юм асууч. Хамгийн ингээд сэтгэлд нь тод үлдсэн тэмцээн. Сэтгэл тод үлдсэн тэмцээн. Мэдээж хэрэг хамгийн анхны тэмцээн сэтгэлд амар тод үлдсэн. За тэрнээс хойш өгөх юм бол одоо саяны хаварлсан 3 тэмцээн байна. Тэр 3 тэмцээн бол их сэтгэл тод үлдсэн 3 тэмцээн ба. Яг 7-ны хугацаанд нөөцсаа яг 3 тэмцээнд таах болсон. Тэр бол их тод үлдсэн тэмцээн. Тэгээд дээрэс нь 3 хүн багтаа хамт амжилт гаргасан болохоор гар үйл тэмцээн болж өнгөрсөн гэж бодож байна. Тамирчин байх гэж бас их таам хэцүү зүйлтэй. Бэлтгэл ячаал өөртөө гарах сахилга бол зам заав амьдрал хүн амьдрч л юм чинь бас өөрийнхөө амьдралыг бий болгоно бүтээ чааш нь илүү гоё амьдрахын тулд хүн хичээдэг. Тамирчин байхаар нэг талаа тэрийг хийгдчихдэг. Яг одоо яагаад хийгдчихдэг гэхээр тэр тамирчин амжилт гаргахын тулд цагаа, санхүү мөнгөө бүх зүйлээ мэдээж өөрийнхөө карьерт зарцуулдаг. Эргээд дуусаад харахад амьдрал юунд тогтхоо мэдээж гэр бүл яаж чагаал те мөнгө залуунаас бүх юм дээр тогт.
тэр бүхэн ингээд яг хүлээхгүй ингээд өнгөрч идэг учраас тамирчин хүний хамгийн хэцүү зүйл нь тэр болох гэж байна. Би ч өөрөө тамирчин байсан. Яг гоо гэхдээ бүр огт тамирчин тэмцээнд орохгүй гэдэг үүднээс л бодоод байл. Гэхдээ би бол олон шав тийм бэлддэггүй зайлс хийдэг. Одоо 2 шав 3 шав ч юм бэлдэж. Хоёлаа мундаг тамирчин болж байгаа. Тэгээд тамирчнаас гадна давхар бас эрэхтэй эр хүн байх те. Ямар гоё хүн байвал гоё. Ямар эр хүн байж гэр бүлээ авч явах уу? Тэр талаас нь бас хаяа хилдэг, загнадаг, анхааруулдаг гэх юм уу? Тэрнээс юу шүүгөө тамирчин юм чинь одоо ийм тэмцээнд ор, энэ дор ийм үү, ийм мэрэгэл, тийм мэрэгэл гэж би ер нь хэлдэг. Болоогүй чи эхлээд бэлтгэл хийцэр. Тэгсэн дараа болно гэдэг. Ер нь хэлдэг миний үгтэй хамгийн. Шавнырынхаа хувьд бол ганц багш тасгалжуулагч нь биш, бас яг амьдралынх нь гээд хэрэгтэй үед нь тушиг тулах ах ихч. Одоо хамт олон тийм бас явах нь шүү дээ хоёлаа. Ах ихчнэр зөндөл гарч ирдэг. Нэг гоё. Тэрсээс өрсгөө ах ихчнэр зөндөөд ш. Тэрнийх нь нэг байх юм тул бас буруу зөрчлөл бол тэ. Буруу үйлдэлж ийм үйлдэл битгий хий. Ягаад гэвэл энэ хүн чинь болохоор фитнесийн алгаараа анхаарч ирэхэд жингийн дутагдaltaй зүгээр л туранхаал бүгд орж ирсэн. Одоогийн байгаа би өмнөх байгаа би хоёрыг бүтээхийн тулд энэ хүн асар их төвчээр, асар их хөдөлмөр, асар их одоо цаг зав бүх юма гаргасан байхгүй. Тийм байж өчиг хүн тэр нэг зуршилч юм уу, тийм сурцсан байх юм бол тэрийг хаях бол хамгийн наадсах асуудал. Би бол тэр талаар дээр айгуу тийм чанга байх гэсэн. Наад зуршлаа бол нааг хэллээ бол наа харилцаагаа бол хүнтэй ингэж харилцаа. Би ч өөр тэр харилцааг мэдээж багшлж байгаа хүмүүс манаас насны ялгаа байгаа шүү дээ. Одоо 60-таа хүрсэн ч юм байна тэр явж байгаа. Тэрнээс би яаж хүнтэй харилцах ёстой, энэ хүнээс би юуг нь сурах ёстой, над зөндөө сурах юм байна. Тэгээд сурахын сураад хайхын хаяал явчихдаг. Ер нь би миний анхны багш бас одоо шагаа VIP гэж юм байгаа. Тэрний багш алтан шаа гэдэг шүү дээ. Хамгийн анх явжсэн. Тэр хүн бас яг надад энэ бүгдийг зааж өгсөн. Эр хүн ямар байх ёстой те? Тамирчин бол тамирчин ямар байх ёстой? Яаж бэлтгэл хийдэг байх вэ? Яаж өөртөө тохируулдаг байх вэ? Тэр бүгдийг надад бас зааж өгсөн. Тэрний л нь бас заасан юм аа би одоо 12 жилд хүн зааж болохоор бас нэг 2 тамирчин бэлтгэл. Хүмүүс маань хамгийн ихний алхмаа хийгээ фитнестэй бүртгүүлээд орж ирээд багш нартайгаа танилцаад ингээд ихний алхмаа бол хийчлээ. За тэнгууд хоёр дахь нь мэдээж фитнес дасгал хөдөлгөөнтэй хамт эрүүл зөв хооллолт бидэг. Тэгэхээр та хоёр маань шавнартаа хоолтын тал дээр яг ямар зөвлөгөө өгдөг вэ? За миний хувьд бол хоолн дээр нь бол их тоолт хийхийг ч юм уу хоолоор нь оролдож хүмүүсийг дураахыг хүсдэг. Яг нэг хүний зорилго биш энэ юм руу яах гэж орж ирсэн. Урт хугацааны бөгөөд амьдралд хэрэгтэй эрүүл мэндийн талаас орж ирсэн бол хоолоор болохгүй. Богино хугацаанд те дасгал хийдэг хүн орж ирээд тодорхой хугацаанд нэг жингээ буулгах те илүү фит болыг дараагийн левелээр гараад те илүү гоё юм бийтэй болыг хүмүүст бол хоолн дэглэмээ гаргаад өгнө. Тэгтээ тамирчин хүн зүгээр жимд орж ирж чивлж байгаа хүн хоёр шиг харьцуулах юм бол энэ хоолн дэглэмээр асар их зөрүү гардаг. Ягаад гэвэл тэр хоёр хүний очих үндсэн өөр байхгүй. Ягаад гэвэл тамирчин хүн бол тайзан дээр гарна бие хамгийн төгс хамгийн нэмгийн хэлбэр дээр авч тайзан дээр гарна. Зүгээр энгийн хичээлэгч орж ирээд те шууд тамирчин хүн шиг хоол байхыг хүмүүс аягүй хүсдэг. Би бол үгүйсгдэг. Тэр тал дээр. Ягаад гэвэл тэр хүн дөнгөж дасгалын бэлтгэлийн ачаалал аваад сураад явж идэг. Тэгэхэд давхар хоолоо байр, тэрийг бол, энийг бол ингээд тэгэхээр нөгөө хүнд амар их дарамт үүсэж идэг. Бэлтгэлийн ачааллаа дийлдэг, хоолоо дийлдэг, нүүрс ус нь асагдсан, багасцсан. Тэгэл нөгөө тэр хүний стресс, бухимдал нэмэгдэнэ. Одоогийн манай Монголын нийгэм ямар байгаа вэ? Хөдөлсөн хөдөлгөөгөө гарсан гараагүй стресс хаанаас ч бий болоод гараад ирдэг.
тийм байхад давхар тэр хоолны дэглэм бариулж давхар ингээд яах нь тухайн буцаад амар их нөө дарамт үсгээд фитнесээс зугтах нэг шалтгааны болгож өгөхгүй. Би бол хүмүүстэй бол хоолнд дээр нэг тэгж өөрчлөлт хүсдэг. Мэдээж хоолн дээр нь хасах зүйл нь хасна, нэмэх зүйлийг хэлнэ. Тэр бүх зүйлээ бол өгдөг. Хүмүүстэй адилхан те шууд орж ирээд за одоо тэр хэдэн грамаар хоол идээ, тийм хоол идээ. Тэгээд тасглаа ш. Би бол ер нь нэг тэгдүү төрлийн багш. Би өөрөө ч одоо яг хоолны дэглэм айхтар барьдгүй одоо. Тэмцээнд орох үед бол би 100 хоолны дэглэмээ барьдаг. Тэр бол мэдээж тайсан дээр авах учраас би төгс хэлбэрт авчих хэрэгтэй. Одоо би байгаа нөхцөл маань бол би 100 дэлгэр сар би сайхан зугаалахыг хүсдэг. Хөдөөгөр явна те. Тэгчээд хоолны дэглэм барьж байгаа гэдэг ингээд уурах шиг хэвдэж болдог. Сайхан чөлөөтэй идэж уугаад аригцаагаа те. Тийм идэж уугаад явбал би өөр хоригддог. Зарим хүмүүс болохоор хоригдсон тэр нь тэгээд нөгөө цуг явж байгаа хүмүүс өөрт нь ч гэсэн айгүй хэцүү байдаг. Тийм болохоор ер нь хоолны талтай бол би хүмүүсийн хоолоор оролддог. Яг хуу дараагийн левел рүү орох гэж байгаа хүмүүс оролдоно. Энэхүү тагшин маань хувьд болохоор Миний хувьд болохоор бас яг жим таглалт жилж байгаа хүмүүс хоолыг нь оролддог. Тэгэхээр тэр нь бас ачааллыг нь соолох нь жингийн даадаг болох нь тэрний араас хэрвээ тэр хүн маань өөрөө хүсэх юм бол өөрчлөлтийг хүсэх юм бол хоолыг тодорхой хэмжээнд өөрчилж өгнө. За тэгээд миний хувьд хоолны дэглэмэлтэй би бол байнгын зэвэрхэн хоолдог. За яг хөө мэдээж хүн юм чи хаа нэг сартаа ганц удаа ч юм уу нэг те идэх юм байна. Гэтэ би бас өөрөө ингэж тэмэрчин болыг шийдсэн учраас мөнхийн формтэй мөнхийн гоё алдахгүй сүүлд нь тэмцээнд өглөө одоо хамаг нүрс усаас заваад авахгүй тул байнгын зэвэрхэн олж явдаг. Тэгэл хамгийн наацхан өдрийн 3-4 хоолоо бэлтэн байнгын өөрөө бэлтэн энэний хажуугаар ажил амьдралаа зохицуулна гэж ер нь усж явах хэцүү бай. Гэтэ ер нь бол зорилгоо чинь Баг стихис тусна хоол тамирчин. ер нь одоо өөрөө дандаа хоол хийж авч явдаг. тэр байнгын гураас Тамирчин гэж хамгийн ихний алдах нь богооч болж шин. Өөртөө зориулж хоолыг яаж гоё их үү те. хайдаа гэж жоох ядарч байда боддоо шүү дээ. Хоолоо хийж чал. Би юу нэг фитнес хийж хэлээ. Нэг шаад хийж. Богооч. Нэг гэж бодно. Зүш бас. Хоолны амарсан. Тэгээд чи яг өөрөө идэж байгаа учраас шууд зүгээр юм зуурсан хамаг юм нэлээд тэгээд тоонд ичсэн шүү. Чам бусдаар нь хоорн яавал нэг өөр айтайхан ичүүлээс бас амар анхаардаг нэг Баян гэж уйтхааргүй бодлоо биш. За тэгэнгүүт дасгал хөдөлгөөн хийгээд эхэлчлээ. Хоолны ингээ хоолоо зөв зохицуулаад оройд хэдэн цагаас хойш мэдгүй ч юм уу тиймэрхүү болоод ингээд хэлээхэд тэгвэл хүний амьдрал одоо энэ ямар өөрчлөлийг авчрах вэ? Эдгээр алхмууд нь. хоолоор тоглоод ч юм уу эсвэл зүгээр 100% дасгалаараа юу. Аль алинаар нь. Хоёулынгийн нийлүүд явал яг хоо миний хувьд бол би бол дуртай байдаг өссөн юм айдна. Одоогийн биен дээр би одоо би 76 оны одоо ихэд би энэ жин дээр 4-5 жил болж байна. Би хаа нэг найзуудтайгаа шоудна. Тэгэхээр бас нэг хаан биш. За найзуудтайгаа дуртаалж тэгээд намус дандаа дэглэм барьдаг. Эсэн дээр гүйлэхгүй. Энэ би чинь өөрөө бэлтгэлээ ачаалал бэлтгэлээ иддэгч байсан бэлтгэлээ тогтмол хийдэг байх гэсэн. Тэгжээж тэр бие булчин суун тогтно. Тэрнээс зүгээр те шууд гараад идчихсэн босч орж дасгал хийгээд ч юм эсвэл амар их дэглэм барьж иржсэн хэсэг хугацаанд болоод зүгээр хоолтой хамаагүй идэл уугаал. Тэгэл нөө булчин чанарч амжаагүй юм уу сууж амжаагүй бах тэгээд их юм бол яг л буцаад нөгөө тархан жиндээ болчих. Ямар ч юм. Булчингаа чанаржуулаад бэлтгэлээ ачаалаад 100% авдаг болсон. Өөрийнхөө биеийг мэдэрсэн. За энэ жин дээр л барий гэд явж байгаа хүмүүс бол хоолой барайг ялангуяа тэр чин дээрээ тогтсон биеийн хувьд одоо перформанстэй биеийн өвдөл нь гоё болсон байх юм бол тэр хүн ямар ч хугацаагаар идлээ гэсэн яг өмнөх жингийн тархалтан дээр очдөг. Ер нь бол. Тэгэхээр энэ эрэг тал нь гэвэл тэр хүн найз нөхдөд гараад идсэн ч гэсэн сэтгэл амар юм айж штт. Шоудсан ч гэсэн тухтаа сайхан шоудч. Нагаш өлтөн тэ яана гэж зэрэхгүй л ямар ч гэсэн.
Зүгээр л сайхан босоод очоод туслаа гэхээр хүн өөртөө тааруулаад мэдрээд явчихсан. Багш хүн бол харин тэрийг бол сайн анзаардаг, мэддэг байх шээ. Хүнээ ер нь за өнөөдөр юм шоудсан байна уу те? Яасан байна? Уртлын өдөр нь ямар хөө амарч, нойр нь ямар хөө байж те, хоол нь ямар хөө байсан бол ер нь ерөнхийн ихний бэлтгэлжтэй ихэр цэцэл ороод эхэлж чад хүний би ер нь бие хэмжээрээ ер нь бүгдийг өөр хэлдэг те. Тэрийг хараад багш хүн бол энэ юм маань ингэсэн байна. Ийм бай. Өнөөдөр нэг иймэрхүү хэлхээс тэмэрээ бай та. Тэ тэгж явах хэрэгтэй. Тэгэхгүй манайгаа шууд орж ийл яг нэг хэцүү те өөр хөгцсөн юм шиг. Тэрийг тэр тэд оргоо. Тэгсэн юм шиг хийх гэдэг. Өөртөө амар хэцүү. Нөгөөдөө тэгэл дуусах гал үзээл. Бараг тэгдэг юм шиг хэрч байгаа. За тэгэхээр энэхүүлт тамирчны хувьас нь асууя заяа. Одоо фитнесээр хичээлээд хоёлаа бас хитэн хугацаа өнгөрчихсөн байна. Тэгэхээр фитнесээр хичээлснээр чиний амьдралд яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Ер нь бас зөв амжилттай байх тус. Тэг. Өглөө эрт босч जैन. Байнгын эрүүл олж जैन. За тэгээд тасал хөдөлгөөн тогтмол хийж जैन. Одоо өөр намайг зөв юмд уриалдаг найз нөхдөдтэй багштай болсон байна. Тэг. Амьдралын идэх нэлээд нэмэгдсэн байна. Тэрнээс өмнө чинь бол бичэнтэй тамирчнаас өмнө бол за фитнес хийн. Одоо яг тэгэл тэг тодорхой зорилго байхгүй учраас фитнес хийгээл гараал одоо нэг сайхан янз бүрийн хоол идэл госаал явдаг гэсэн. Бас наашаал зорилготой тэмүүлж юм. Тийм. Хоолны дэглэн дээр бас нэг юм хэлэхэд хүмүүс хоолны дэглэн гэж ялархаж хүлээж авахаа болчихсон гэж би амар их боддог. Зүгээр л энэ цэвэрхэн хоол сураасаа гэж тий. Цэвэрхэн хоолнууд нь одоо хүн мэдээж хүн юм чинь одоо гурил идэн, сахар идэн тэрийг тодорхой хэмжээнд багасгаасаа гэж би амар хүсдэг байхгүй. Тэгээд цэвэрхэн хоолоос орчих. Одоо ямар ч тийм хоолны дэглэн байхгүй. Өндөгний дэглэн, алимны дэглэн тий одоо өдөр нэг алим хоёр өндөг ч юм уу хүмүүс амар тийм дэглэм яриад байсан. Амар супер дэглэм тий. Тэд нар чинь 60 орны дотор тураад ирнэ лээ. Тест тоорно яхаа. Хүний хоолойнд бол хүн 20 хоногийн дотор тэнийт гарахгүй л. Хоолоор нэг ингээд 100 доллар тий. Тэгэх юм бол тэр үн чинь биеинд нь асар их сөрөг зүйл хааш. Асар их сөрөг зүйл. Яг хөө 20 өндөр тэр нэг 2 адим нэг өндөрч яваа. Тэгсэн чинь их сөргүүл даваалаа. Тэгсэн тал дээр л гэдэг. Галзгаж хүлээж авахгүй зүгээр эрүүл хоол ёстой гэдэг үгдээсээ л зарцуулж яг идэх үедээ барь үедээ барьдаг, багасах үедээ багасдаг. хүмүүсийг дэглэм ингээд толгоондоо задлж бол за би энийг идчихвэхгүй энийг идчихвэл ингэн энийг идчихвэл тэг энэ идэхгүй бол ингэн гэдэг ч юм уу те. Өөрөө бас яг тийм байсан байхгүй. Би энийг идэл таргалах уу гэж асуудаг юм байхгүй юу? Би энийг идэл өгшөө таргалах болов. Энийг идэл яах вэ? Тэр идчих үнийг идчих. Хэсэг жингэн гэж бас намайг байцаасаа байцсан. За тэгэхээр манад одоо фитнес хийж байгаа хүмүүсийн хинхийг нь хараад байхад эхний 7 хоногтой ч юм уу эхний 14 хоногтой тасралтгүй фитнестэй явж яснаа шалтгаан гаргаад ч юм уу ингээд ихэ болчтой штэ. Жишээ нь инх бол багшийн хувьд болохоор River Club өмнө нь ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд өөрөө биеийг хөгжүүлээд зорилгоо тавиад тэмцээнд ороод ингээд явж байсан. Тэгэхээр тэр хүмүүсээ юунаас болоод ингээд дундаасаа шантраад байгаа бол Аашны ойлголт нь муу боддог би. Тодорхой хэмжээний уртын зорилго тэгээ одоо сахлаг бат гэх юм уу? Сахлаг батаар явах хэвээр спорт, цаг хугацааны спорт. Тэгэхгүй тэр хүмүүс яг тухайн үед 7 хоног юм 14 хоног орж ирээд сэтгэл хөдлөлөөр тэр үе мотивацаар яваад шүү дээ. Тэр мотивацаар 7 хоног 14 хоног хоолч явахгүй, амралтч явахгүй, болбож тэр үе биеинд дийлэхгүй. Тэгээд одоо нөгөө актер болорцсон би чинь тэр санааг нь дахиад нас соногооч. За би дахиад ийшээ явж болдог миний би ингэнтэй. Би босхгүй те чинь одоо нөгөө багсны таслаа шахаалцсан. Тэгж бодоод байдаг. Энэ маань бол өөрөө сахлаг батын спорт. Хамгийн дээрээс нь сэтгэл зүйн спорт учраас хүмүүс тийм их хараасаа, бити яараасаа л гэж. Би бас зорилгоо тавьсан байсан. Уртын их авчихсан учраас ажлынхаа хажуугаар тэгж тэнцэн бэлтж зорж чадсан. Үзсэн явж байна. Тэгэл тэр хүмүүс чинь бол 7 хоног яваад 10 хоног яваад болоод байна шүү. Тэр хүмүүсийн хамгийн том алдаа чинь яг нэг багштай яг ойлголцох хэмжээний ярилцлага үүсгээгүй. Хоорондоо багшаа би одоо ийм ажилтай тий бэлтгэлээ ингэмээр байна, ийм болмоор байна. Би ийм бэртэлтэй, ийм гэмтэлтэй, ийм өвчнөдтэй. Тэрийг хэлээд
Нэгт нөгөө багшийн бас нэг талын буруутал байна. Асуугаагүй тий. За та ямар нэгэн бэртэлтэй вэ? Та ямар нэгэн гэмтэлтэй вэ? Та ямар нэгэн одоо өвчин бий юу? Та 7 хоногийн төдөө өдөр явах боломжтой юу? Энэ асуултуудыг тавиагүй ч бас болно. Тэгээд нөгөө хүн бас өөрийгөө илэрхийлэмж нь одоо нөгөө нэг анх чим руу орж ирэхэд иччихсэн тэр мэдрэмжээр л байгаад байхгүй. Нэрлэхэд манайхан ч их нэрлэх хүмүүс нэрлэхэл хийгээл. Тэндийг тэр төхөөрөмжнөө ч тэрийгээ тэдэд ирж. За эргэж ивэл одоо юу их юм ханаад болцсон юм. За тэрийг тэдэр хийж. За гэж явдаг. Тэгэл хэлэхгүй гэж явсаа сүүлд нөгөө бие нь өөрөө дийлэхгүй болоод эхэлж байгаа байхгүй тэр чинь. Амрахгүй шүү дээ. Булчин өөрөө амрааж сэргдэг. Дараагийн бэлтгэл бэлэн болох. Тэгэхгүй өдөр болгоно үдээлээвэл тэр хүний бие дийлэхгүй. Тэгээд тэрхээр нөө сэтгэхүйн өөрөө уналтанд орж эхэллээ. За одоо тэ хүлээ одоо аль юмст бүтэхгүй гоо. Тэ. Яа дөөр юм аа. Тэ өөрөө ам одоо юу ч хийдэнтэй яа спининг нэг халуу яа тэ. За тэгээ байжснаа дураадаг кофе дураадаг цай одоо юу гэдэг тэ. Хүн амархнаар зүгдүүр би амархнаар дүрх юм руу хайж эхэлдэг хүн өөрөө. Тэгээд хайж яваа тэргээс оруулах гэж үзнэ. Дураадаг кофе дураадаг юм ийм хэсэг хэрэглэн. Тэгээ байж байгаа л нөгөөх нь адилхан бас 7 хоног 10 хоног тэ үргэлж. Тэгээ байж байгаа дахиад бол айнст өгдөг. Энд дүүртэн хотлаа. Энэ ч өөрөө нөө тууштай биш. Учраас үр дүн ягач гарахгүй. Зөөр нөө бид нэр эмчтэр очиод өвчнөө авахулах юм шиг тэ. Бидний эмчтэр очиод өвчнөө авахулахад энэ чагалгаанд болоод авчих шүү дээ. Хогцсон дотор. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа зүгээр болчихно тэ. Фитнес ч өөрөө хугацаа байж тэр хүн илүү үр дүн гаргах хэрэгтэй зүйл байхгүй. Тэгэхгүй шууд орж ирээд 10 хоногийн дотор би тэгмээр байна. 10 хоногийн дотор ингэмээр байна. 20 хоногийн дотор сарын дотор энэ балаажинд ормоор. Битээ тийм юм ярьж байгаасаа гэж хүмүүс амар их боддөө шүү дээ. Ер нь ч тийм хүмүүс гэхдээ яг жил болгоны 12 сар төгөл асар их орж ирдэг те тус хийсэн юм хэлж шүү дээ. За энэ балаажинд орчихсон гişаа. Билээс чи. Гэс. За энэ би ямар илвчин үү. Тэгээд давхар гарч ирээд ингээд тан ингээд авчдаг бас зарим хүмүүс маань яшиг бие танд өгчөөд өөрөө яваад ажиллаа хийсэн юм. Замдаас тийм болдог нэр бие наваад сайхан бэлтгэл хийчихэд буцаад өгчих юм гэж боддог хүмүүс бас байна. 26 оны балааж биш насан туршираа балаажнд авах тул урт хугацааны өдөр болгоны ч юм уу те 7 хоногт 2-3 удаагийн бэлтгэлийг чи насан туршдаа хийж насан туршихаа балааж юм. Тэрнээс чи 26 оны 12 сарын шинжлэлийн балааж юм биш үгүй. Ерөөсөө чи насан туршихаа урсыг гоё ягдуулахын тулд насан туршихаа биеийг хэлдэг. Энд чинь өөрөө асар хугацааны урт наслах тий эрүүл амьдрах юм аяг багхгүй. Одоо тэгтээ сүүлийн 5-6 жилийн хугацаанд Монголд бол биднээс заал бол асар ихээр нэмэгдэж байна. Асар ихээр ч хүмүүс явдаг болж. Та ялангуяа өсвөр насны хүмүүс асар их явдаг. Түүнийгээ дагаад аав ээж нь цуг явж, надад аав хөө ирж сэрж. Би аавд нь анх орж илсэн. За хүүхдээ 16 байд. За та зүг дагуулгаа тий. Тэгэхээр та дагуулж ирээс та гадар нэг шууд хэвтээ 100 хадуулж. Тодорхой хэмжээний бие одоо хүүхдээдэг төслүүдийг та хийгээд төртөхгүй төгөлч. Тоог нь өндөр 105 орчим тий. Та хүүхдээ орж ирлээ. За алуу та гар дээр сууснаад ихэд та хүүхд хажуу 100 сунаад байлгах гэсэн. Энэ чинь өөр хүүхдтэй асар эрүүл мэдрэмж өгч байгаа зүйл. Хөө аапс амар юм биш тий. Гар дээр суусан гэж шүү дээ. Бахархуулж шүү дээ. Хүүхдтэй мотивац өгөөд дахиад цааш нь явуул урам зориг нөгөөд. Тэгээд өөрөө дагаан дагуулад хийгээд явхад тэр хүүхд чинь нөгөө аавын гар дээр сунасан 100 бодогдоод тэр нь төрхийн тулд хичээдэг баг. Одоо тэгэл буцаал нөгөө хүүхдүүдэд дийлхээ байгаа чирэгдээ хүүхдүүд нь 100 гаргаж надад болоод өөрөө 90 80 болоод тэгэл ингээл явж байгаа хүмүүсээс зөндөө шүү дээ. Би ер нь тэр талаас нэг гэр бүл талдаа эрүүл хэмээг хүмүүс аягүй хөвдөг. Орд хугацаанд явцсан хүмүүс бол чимээр хүүхдтэй ч гэсэн эцэг их найз нөхдөд ч гэсэн өгч байгаа мэдрэмж нь аягүй эрүүл зөв одоо үг гэдэг ч юм уу те. Би найз жоохон бизнес дээр ч одоо ч ингэж жоохон болгож гэдэг ч юм уу те. Гэтэ бас өсвөр насны хүмүүс бас сонирхол нь фитнес руу аюул ч хийж байгаа л да. Гой биетэй ер нь амар их өсдөг болсон.
16, 15 хүүхдүүд төр нь эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан. Фитнес зал руу орж тасаал хийх амар их зөвлөсөн. Энэ нөр аюу гоё ирж фитнес бас зөв зүйл рүү чиглэж. Тэрнээс нэг хэсэг бол бас фитнес заалж бас хоосон. Тэгээд фитнест явдаг хүмүүс чинь уурдаг. Стайлын мөгөөр юм. Энэ чинь асар буруу ойлголт л байна. Зүгээр нэг юм муу гэсээр гал муу болгосон зүйл. Тэрнээс дээш нь зөв хэрэглэл хүний бие асар хэрэгтэй зүйл байхгүй. Та сая хэлсэн шүү дээ 15-аас 16 настай хүүхдүүд фитнест оролж байна гэд. За тэгэхээр тэр хүүхдүүд анх удаа фитнес хийж эхэлж байхад буруу техникээр дасгал хийж эхлээд одоо буруу жингээрээ өргөлдөж эхлэхээр тэр хүүхдүүд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөтэй бидэг үү? Зөндөө сөргөнөл шүү дээ. Нэг тэр хүүхдийн өсөлтийн зон дуусаагүй. Хоёр тэр хүүхдүүд үеийн чангараагүй. Булчингийн хөгжил нь яг зөв хөгжилтэй очиж 100 болоогүй. Тийм байх үед бол хүнд чинь хөргөл тодорхой хэмжээний чимэгнүүд төр бол тодорхой хэмжээний чимэг өгнө. Гэхдээ техникийн зөв зааж өгсөн. Яг хүүхдүүд болохоор алдаа нь бол шууд орж ирээд хүнд чин өргөл байх болно, гоё болно гэж боддог. Миний ч тийм бодол байсан. Би анх фитнес дараад яг л хүнд чин өргөлсөй гоё ховдон байх болох юм байна гэж боддог байсан. Тэр бас хамгийн том алдаа. Айгүй их бэлтгэл гэтлээ. Фитнес тэгэхээр гар дээр сүнэхтэй үндсэн суулт бейжингээр хийх. Тэгээд ингээд ерөнхийн бие хөгжлийг их сайжруулах гэсэн. Тэгэхгүй манайгаа шууд орж хүнд юм өргөх гэдэг. Энэ нүр асар гоо. Ямар тууштай мэдрэмж өгөхин тулд дараагууд орж исэн ч гэсэн яг л нөгөө таслууд дээр тоогийн жоохон нэмт юм уу 2 3 тоо нэмт юм уу тэр хэмжээг нөгөөд ингээд төвчээрт болох хэвээр бас хүн хүүхдийг тэгэхгүй нөгөөдөл ч яг нөгөө одоо даавраас хамаарч ч юм уу асар их хурдан өөрчлөгддөг байхгүй хүүхдүүл. Тэгээд тэрэнгүүд жин бас хөнгөлөд эхэл. Тэнгүүл нөгөөдөл чинь жингээ нэмэх тийм аяг сонирхолтой бол. Зарим нь бол нөгөө нэг 4 5-аар орж иж байгаа хүүхдүүд биш найзтай орж иж нэгэндээ илүү гоё хүчтэй харагдах гэдэг байна. Би нэг 60-ыг өргөцсөн шүү. Нөгөөдний 4 дундаа 60-ыг өргөчвөл нөгөө 4 нь бас нэг жоохон хүчтэй биш гэж бодох. Тийм мэдрэмж өгөх гэдэг тохиолдол байдаг. Би ч сүрээс тийм байсан үеж байгаа. Алдсан ч байгаа тэр. Одоо л харин тийм өснөөс нөхдүүд дээр тэр алдаг гаргуулахгүй талаас нь юм тааруул хэлдэг. Харуулах юмд тэгж ингэж наад чи хүнд бити зөвлөдөг. Эцэгчүүд ч бас ялангуяа эрэгтэй хүмүүстэй ч гэсэн бол тэ дагуулж орж ирж фитнес хийхийг юм зөвлөдөг. Энэ нь өөрөө айгүй эрүүл тэр хүүхдээ 2 цаг утас комбинаар байж хаад 2 цаг орж зааланд их аюулсан. Тэрийг эцэгчүүд жоох мэдэрч. Тэгэхгүй тэ заал руу орохоор бооч айгуул очиод уургуугаад хүнд юм өгөөд бэртсэн гэмт чинь. Нэгдүгээр тэр анхаарах зүйлийнхнүүд бол зөв. Хоёр өөрөө бас хийдэг байж ч тэр хүн дагуулж хүүхдүүдтэй хүний эцэг аав ээж гэдэг чинь өөрөө амар тийм өлгөр төрөл авдаг бааtruуд ш. Тэр нь бол тэрийг яг заал руу орж ирэх хүн аавгаа чи ээжгаа манай аав амар зүйлээд мундаг би бас их стан. Тийм мэдрэмжүүд хүүхдтэй хаадаг. Тийм учраас 15-аас 14-өөс тийш ч юм те. Тийм байдлыг бол заал руу орж ирэхэд бол нэг гэж бодох зүйл биш. Харин ч за миний хүү авахч бол лав те багш аваад тийм. Багштай явж иж тэр зөв техник суу. Тэрнээс яг нэг манай Монголын институт одоо заалны багш нар гэхлээр хүмүүсийг хувийн багш шиг хандах гэдэг байна. Яг л тэр хүний те нэгээр таслан хийх хэрэгтэй юм шиг. Гэвч тэр юм чинь заалны багш гэдэг юм чинь тэнд байгаа бүх хүмүүсийг хянжээдэг буруу хийж өгдөг л тэр нь үүрэгтэй юм баггүй. Тэрнээс нэг хувийн багш шиг шууд ингээд нэг хүнээ сонгож аваад ингээд явждаг бол биш. Хүмүүсийг тийм нөхөр зүйл бас нэгтгэг бич suurаас заална гэж байсан. Тэгээд хувийн багш аваад ч юм уу те бүгд авч өгöd энэ өөрөө асар их эрүүл мэндийн жавраг бол. Ямар ч спэрэнд явсан гоё бит болчихно гоё. Одоо таны хувьд дасгал хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө шавнарт одоо манай их бол багш шүү дээ. За энэ хүмүүстэй сэтгэл зүйн хувьд яг ямар үгээр дэмжиж урамшуулж ингэж явдаг вэ?
Сэтгэл зүйн хувьд заримтай нь бол нөө бичиж үзвэл бичилж гэдэг маань хамт бэлтгэл хийж. Мэдээж энэ хүн надаар багшлуулж яхад би одоо өөрийнхөө чадахгүй мэг энэ хүнд хийх гээд байгаа биш шүү гэдгийг биеэрээ бэлтгэл хийж харуулж иж энэ хүмүүс маань мотивац авдаг бас байж болно. Зарим хүмүүс нь одоо үг хэлээ урмын үг хэлэхээр нэрээ тийм юм болоо. Хөлчин гоё болсон биш үү? Чийж чинь гоё болсон биш үү? Гэдэг. Нэрэж тийм үү гэдэг. Энд тэнд ганцаараа ч юм уу талент очсон хаарцсан зогсож байдаг. Тиймэрхүү маркаар ер нь хүмүүс мотивацжуулж явдаг. Дийлэхдээ ер нь өөрөө цог бэлтгэл хийж өөрийнхөө заадаг ямыг би өөрөө бас хийдэг шүү. Би хийж чаддаг. Тийм болохоор одоо хайчиг би 100-аар 10 удаа явуулдаг шүү гэд. Би өөрөө нүдэн дээр ч юм уу нэг удаагийн хөлн дээр нь зугаараад 1000 удаа хайж явчаад манлайлж явж үзүүлж нөгөө хүмүүст маань илүү тийм сэтгэл зүйн хувьд айгүй одоо би ч гэсэн хүн юм чинь адилхан явж чадах хэвээр чадъя гэж хүмүүс их боддог. Зарим хүмүүс бол одоо тийм урмын үгээр явдаг хүмүүс байна л да. Гоё ш. Янз юм биш. Талент даралт хийзээ юм байсан. Нэрээ тэгэл дунд талент дараад ч юм уу өмнөх зураг хараад нэрээ би юм байгаагүй шүү юм байсан ш. Өмнөхөө бас хүн боддог. Тэр талаа нь илүү хүмүүсийн мотивацч бол тамирчин хүнийг бол би хатуу. Ер нь хатуу. Шарын малтах. Загнах. Заримдаа чиний үнэ арчиг маань ийм хэм хийлэхгүйгээд жоохон одоо шарын малтах өгөр идэх ч юм. Тиймэрхүү маркер хүмүүс тамирчин хүмүүсийг бол сэтгэл зүй тэр хүмүүс бэлтгэгдсэн тамирчин байна гэдэг чинь бас бэртэл хэмтэл аавна бэртэл хэмтэлтэй ч гэсэн бэлтгэлээ гээд даваа тэмцээнд орно. Амьдрал ямар нэгэн асуудал гарна тэр бүгдийг ямар ч төрлийн тамирчин байсан ганцхан фитнес гэхгүй бүх төрлийн спортын тамирчид хилдэггүй ч гэсэн цаана зөндөө асуудал гардаг. Тэр бүгдийг сэтгэл зүгээр даваад өнөөдрийн бэлтгэл маргаашийн бэлтгэлтэй очдог. Энэ бол цаана байгаа багш хүний бас мэдрэмж байх хэрэгтэй. Мэдээж энэ хүнийг унжуу орж ивэл сэргээхтэй инээлэх хитрхүү баясгалантай байх юм бол дарах загнах ч юм уу заримдаа яг нэг гой таарсан дуус өдөө ч юм уу эсвэл яг төвлөрсөн орж иж байгаа үе дээр бас анзаараад мэддэг байх хэрэгтэй. Би ер нь болдог бол бас л зөндөөгөр ойлголт хэлжиж байсан, уйлжаад гарч ирж байсан ч удаа байд. Тэр үед бол бас зарим хүмүүсийг уурал хэлдэг үг байна надад бас. Гэхдээ яг тэр нь ууралдаг нь бас жоо хөгжсөөнтэй маягаар одоо бас нэг хүмүүс тоглох үг даах гэдэг юм сурдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тиймэрхүү юм зарчмаар явдаг гэх юм уу. Ер нь чанга талдаа л тамирчин байх хүмүүст бол чанга талаас нь л илүү хатуужилтай бэлтгэлийг энгийн үнээс хэд дахин илүү хийж ээж тамирчин тайзан дээр гарах гэсэн. Тэр талаас илүү шахдаг, загнадаг юмд бол хүмүүс юм. Тамирчин хүмүүс. Нөгөө дингийн зүгээр хичээлж байгаа хүмүүс бол арайч бас тэг загнаад байхгүй тий. Шүү юуг бас загнаад. Тэгтээ бас заримдаа загнах үе байна л да. Загнажж бас зарим хүмүүс юм хийдэг хүмүүс шүү. Тэгэхгүй нөгөө хүмүүс дундаа ороод инээгээд их юм бол нөгөө хүмүүс ч маань ямар ч дасгалын мотивацгүй, ямар ч тийм дасгал хийх хэрэгтэн болчихдөг. Удаан яриад байгаа. Би өөр дасгал зааж авах хэвчтэй нь баг ярьдаг. Дасгал дуусчих ч юм уу, дасгалын дараа сонголтод тгийж байгаа үед бол инээж өгөөд бас маазрах үе байна. Тэрнээс дасгал дундуур тэгээд их юм бол нөгөөд нэг гой бэлтгэл төвлөрсөн хийж байгаа хүн маань фокус алдаад эхэлдэг. Дасгалыг ер нь хүн эхлэл ба төсгөл дээр ер нь бэртэх гэдэг. Тэр нь яг нөгөөд нэг одоо дасгалын явцд хүн багш хоёр маазрахтай ярих яриа ингээд нэг ярьж яваад ч юм уу шууд очоод ордог. Энэ нөрөө анхаарал алдах төвлөрлгүй орсон хүнээс бэртэх гэдэг. Дасгалыг хийж явахдаа хүн бол ер нь бэртэл авдаг болж өг. Тэрнээс яг дасгалын эхлэл болон төгсгөл дээр хүмүүс маань илүү анхаарч байвал төвлөрч юмд орж байвал их зүгээр. За хүрлээ багшийн шавийн хувьд нь асууж байгаа шүү дээ. Багшаасаа сонсч байсан хамгийн гоё урмын үг магтаал нөгөөт нь болохоор бүр ингээд нэг тийм хамгийн аймаг зэмлэл. Тэр нь яг юу гэсэн бэ өөрөө? Урмын үг магтаал гэх юм бол энэ ямар ч тэмцээний ард дээр тайзан дээр гараад яг буугаад уулзж байгаа үед хүний гоё урмын үг хэлдэг. За тэгээд нэлээл одоо сүүлийн 2-3 жил тасралтгүй тэмцээнд орж яхад
ултарсан ч үе байна, амжилттай орсон ч үе байна. Тэрний ард дээрээс та надад нэг урмыг үг хэлдэг. Эндээс хамгийн гоё нэг хоёр үг байдаг нь ер нь их ирээдүйтэй тамирчин гэж хэлжсэн. Тэрний ард дээрээс болохоор яг тэрний арын тэмцээн дээр би бас өөрт нэг жоохон хүлээлт тавьсан байсан байхгүй. Тэгээд нэг жоохон зээлгэн цам ууж ирсэн чинь хоёлаа яг ирхчил алтын авнаа төрүүлнэ гэдэг. Тэгээ явж байгаа ч яг одоо дараач байгаа тэмцээнүүдээс яг гой тогтмол амжилт гаргаад ирсэн нэг тийм үе байна. За яг тэр шар малтсан үе гэсэн тий. Тэр үед тэр чинь зүм биш. Тэмцээн болгон дээр байнгын шар малтаас. Энэ нэг өөрийнхөө биеэр үзүүлнэ гэдэг цог бэлтгэлийн бит хоёр чинь байнга цог бэлтгэлийн хаяада. За тэгээд би чинь ганцаараа энэ эсвэл хаяада дийлэхгүй яг тэмцээний өмнө сэтгэл зүй жоохон савлах үе байна. Тэр үед бас сэлгэнтэл үйлдэл үгч болоод тэр үед нь ингээд юм бодцоохон сэлгэнсэн ч гэсэнтэй энэ чинь нөөс миний завах хэвээр зам энэ хүн миний төлөө юм хэлж байгаа зөв юм хэлж байгаа гэдэг үүднээс нь би яг тэрийг хүлээж аваад өөртөө тулаад дахиад бүр ингээд сайхан тавширтлаа ингэ амьсгаа авчаад Уулнууд тэр үеийн одоо тэмцээнд орж явахдаа энэ хоолоо хасцсан хүн багхгүй. Тэр бол зүгээр сайхан хоолоо идээ те. Гоё ингээд 50 амраад ирсэн. Энэ хүн бол нөгөө хоолоо хасцсан, нөөссөн жоохон баг те. Бэлтгэлийн өмнө нөөсөж авд юм уу. Ингээд ирсэн өргөгчингийн хувьд бол асар зөрүүтэй байгаа шүү дээ. Тэгтэл яг миний өргөсөнгө өргөх хэвээр юм шиг би шаардах хэвээр байхгүй. Тэгжээж энэ хүн тэрийг чадна, дийлэн те. Тэгэхгүй за энийг энэ маань тийм байгаа шүү, ядруу байгаа шүү гэд хайрлах юм бол ахитгүй байхгүй. Тэгээд тэр шиг өргүүлэхийн тулд бас малтан ла, хүүг баятаа, охин баятаа нэг жоох юм өргөчөөд. Тийм үе зөндөө бас яг. Тэгэл мэдээж эрэгтэй хүн чинь эмэгтэй хүнтэй зүрлэх дурггүй шүү дээ. Ямар ч эрэгтэй хүн ер нь тэрнтэй адилхан тэгэл яг нэг яаж энэ хүнийг нэг жоохон урам өгөх үү, яаж энэ нэг бэлтгэлийг ардмаа гаргах уу гэл янз янзын аргаар л үзчих. Тэр л нэг хэлбэр. Тэрнээс яг тэ шууд утгаараа тэр нэг бол тэгж хэлээд байгаа юм биш. Яг тэр хэсэг нэг чинг яаж өргүүлэх үү гэдэг л аргыг нь олохгүй л шүрүүгтэйл ингээд зүйн дайрал өгөөл байгаа тийм. Хатгаал. Тэр нь жоохон манай онд хаа эмзэг тусан л та нулимстай хаа нэг сая энэ өнгөрдөг оны тэмцээн дээр хаа. Нэг энэ спиннигүүрээр орж нэг уйлж байгаа ч гэсэн одоо байгаа л та. Өксөндөө уйлаа гарч ирээд тэгээд наазаа юм. Буцчаарч яг нулимсаа ачаад гарчсан одоо байгаа л та. Тэ. Нэг үгэлсэн чинь тэр нь жоох эмзэгсэн чээж чахаж чагаад би жоохон өгөөд тэгсэн чинь босоод спиннигүүрээр орж уйлчихэд гарч ирсэн нулимсаа ачиж гарч баригдахгүй нэ. Шалтгаал та. Өксөндөө уйлаад байгаа юм уу гэж хэлэхгүй ч гэсэн чинь босчоор нулимсаа ачиж байгаа. Тэр нь их хүчтэй ч юм. Бас хүнийг бас үгээр их. Хүнийг үгээр амьдруулч болно, алдчих болно гэдэг хүнд үг айгүй хэлж яах, урмын үг хэлж яах. Бид нэр бизнест явж байгаа хүмүүс ч байсан те. Эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан, гоё юу шүү дээ те. Гоё яригч байна, гоё болцсон байж шүү дээ, үр дүнтэй шүү дээ. Танихгүй ч байсан, таньдаг ч байсан. Энэ өөрөө үнд амар их урам байдал. Бас хүнийг үгээр ална гэж байдаг шүү дээ. Хүнийг нэг муухай, зөрөөд өнгөртөж муухай гэлдэг ч юм уу те. Хаагур урд нүг ярьдаг хүмүүс энтерс байдаг. Тэгэл тэр болгонд нэг хэмзэгдэх зүйл биш. Хүн өөрөө гоё эргээ хүлээж аваад зөв талаас нь бодчихвол тэгээд нэг сайн биш. Тэгэхээр одоо манай River Club-ын 50 челленж зарласан байгаа гэд эхлэлдээ хэлжсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ энэхүү челленжид оролцож байгаа оролцогчид болон энэхүү подкастыг сонсож байгаа хүмүүстээ яг юу гэж зөвлөмөр вэ? Чин сэтгэлээсээ юу гэж хэлмээр вэ? Чин сэтгэлээсээ хэлвэл тэгээд хүн болгон одоо челленжид ордгоо. За би яах вэ? Би дийлэх болоо, чадах болоо. Зарим нь өөрсдөөсөө ичдэг. Челленжид орж байгаа хүн болгоо өөрсдөө ялгч байдаг. Тэр хүмүүс өөрийнхөө давж чадахгүй байсан давааг давцсан байдаг. Нэг л тэмцээн учраас нэг нь төрүүлнэ. Тэр бол ойлгомжтой зүйл. Тэр шагналаа аль хүчийг тэр хүн авцсан. Челленжд орсноор. Челленжд тэр тэмцээнд орсноор хүн дараагийн өөрийнхөө биеийн болон сэтгэл зүйн биеийн байдлыг аль хэвчээ авцсан. Ичих те тэр бэлтгэлийн ачааллыг давах. Тэгэл тэмцээнд челленжд орж байгаа хүн болгонд өөрчлөлтийг гаргацсан байдаг. Энэ подкастыг үзэж байгаа хүмүүст бол харин та одоо өмнө авсан тийм фитнесийн одоо те фитнес ороод нэг жоохон муухай мэдрэмж авсан хүмүүс зөндөө байдаг.
Өстой амар хэцүү өстой тест. Булраад өстой үхших, тэгших. Тэр мэдрэмжийг хаяад зөөлхнөөр урт хугацааны ямиг та хийж үзээрэй л гэсэн. Зөвлөхөр юм. Манай энэ хол тагшаа. Миний хувьд бол бас энэ челленжд орж байгаа хүмүүсийн хувьд бол бүгд өөрөө өөртөө ялагч. За тэгээд та зөвхөн 50 хоногийн хугацаанд гэлтгүү. Энээсээ цааш нь дахиад энийгээ үргэлжлүүлээд өөрөө өөртөө тэмцэлтэй. Одоо энэ бол бос хүмүүстэй өрсөлдөж байгаа өрсөлдөөн юм биш. Зөвхөн та өөрийнхөө эсрэг өрсөлдөж байгаа, өөрийгөө дийлэх гэж байгаа спорт. Тийм учраас бүгд ялагч. Тэгээд цаашаа бүгд хичээлээсэй гэж хүсэж байна. Одоо яг энэ подкастыг үзэж байгаа хүмүүсийн хувьд бол зүгээр фитнес зал руугаа хүрээд ирээрээ. Хамгийн ихний алхам бол фитнес зал руугаа орж ирлээ. Гарч ирээд хүмүүстэй контакт үүсгэх. Ердөө ийм л хоёрхан алхам хийсэн байх чинь та цаашаа явна гэдэг би бол итгэлтэй байна. Шал өөр гоё ертөнц байдэн шүү. Урилгыг манд хүлээн авч өнөөдөр хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүдийг маш олныг өгсөн гэж бодож байна манай хүмүүст маань. Тэгэхээр бүгдээрээ дараагийн дугаараар дахин уулзцгаая.